Цахим шуудангүй хүн нэгэн Microsoft компанид цэвэрлэгчийн ажилд орохоор иржээ. Түүнийг хүний нөөцийн менежер угтан аваад хэдэн асуулт асууж тест бөглүүлв. Бодолгүй менежер баяр хүргэе. Таныг ажилд авлаа. Та бидэнд цахим шуудангийн хаягаа үлдээнэ үү? Ажлын хуваарийг мэйлээр явуулна гэхэд өнөөхөр надад үнэндээ цахим шуудан байхгүй гэв. Менежер хэсэг чимээгүй байснаа. Танд цахим шуудан байхгүй бол бид системд бүртгэл үүсгэх боломжгүй. Манай бүх ажил цахим системд бүртгэгдэж, цахим систем тулгуурладаг. Иймээс бид таныг ажилд авч чадахгүй нь уучлаарай гэж хэлв. Залуу ир шал угаахад мэйл ямар хэрэгтэй гэж дотроо бодсоор тэндээс гарав. Түүний халаасанд $30 байлаа. Тэр $30 гаргаж ирэн хэсэг харж бодол болсноо. Би юу нь яагаад бусдын дор ажиллах ёстой гэж. Чи мэйл хаяггүй ч гэсэн би чамайг ажилд авлаа гэж өөртөө хэлв. $30-оор фермерээс 20 фунт талим авч олон хүнтэй замын уулзуур дээр зогсон цэвэр эко жимсээ зарж эхлэв. Хэдхэн цагийн дараа тэр мөнгөө 2 дахин өсгөв. Өдрийн төгсгөлд 5 дахин өсгөж чадсан байв. Ингээд тэр чи маш сайн ажиллаа гэж өөрийгөө урамшуулад өнөөдрийн ажлаа өдөр бүр хийж эхлэв. Цаг хугацаа өнгөрч тэр жижиг ачааны машин худалдаж авлаа. Хэдэн сарын дараа жимсний мухлаг, хэдэн жилийн дараа супермаркет. Тэгээд сүлжээ дэлгүүрүүдтэй болов. Ингээд нэгэн өдөр даатгалын ажилтан ирж мэдээлэл авахдаа "Эрхмээ та цахим шуудангаа өгнө үү? Бид илүү сайн нөхцөлтөө даатгалын санал хургуулъя" гэхэд өнөөхөр инээмсэглэн. "Уучлаарай, надад тийм байхгүй" гэхэд даатгалын ажилтан ихэд гайхан. "Та энэ том бизнесийг босгон амжилттай удирдах байгаа атлаа компьютергүй бүр мэйл хаягч байхгүй гэж юу? Хэрэв та эдгээрийг ашигладаг байсан бол бүр ч илүү их амжилтанд хүрэх байсан байх таа" гэхэд өнөөхөр мөн л инээмсэглэн. "Тэгвэл би Microsoft-т цэвэрлэгчээр ажиллаж байх байсан байх таа" гэж үүсэн гэдэг. Энэ бол бодит түүх биш ч олон мэдээллийн хэрэгслүүдээр бууж өгөхгүй байх, урам зориг өгөх, сэтэлжүүлэх зорилготойгоор цахим шуудангийн хүн нэрээр гарсан нийтлэл юм.